хөлдөө тарагт их дуртай нэг сурагч байжээ гэж бодъё. Сургуулаа тараад тэр өдөр бүр хөлдөө тараг зардаг дэлгүүрт яг 4 цагт очдог гээ. 16 цагт. Тэр сурагч хөлдөө тарагт маш дуртай учраас очоод дараалалд хүлээж зогсохыг хүсдэггүй, төвчдгөө учраас очингуудлаа хөлдөө тараг авахыг хүсжээ. Тэгээд судалгаа хийгээд үзэж сургуулаа тараад яг 4 цагт хөлдөө тарганы дэлгүүрт очиход янз бүрийн урттай дараалал үүссэн байх магадлалыг олох хэрэг гарна. Тиймээс тэр судалгаанда дараагийн 50 удаа 4 цагт дэлгүүрт очихдоо хэд хэдэн зүйлийг ажиглажээ. Дарааллын уртыг ажиглана. Энд 2 баган зургийн зүүн талд нь дарааллын урт, баруун талын баганд нь ажиглалт хийсэн тоо. Ажиглалт хийсэн тоо гэж. За тэгэхээр үүнийг бодцгоё. Жишээлбэл тэр сурагч очоод хөөх хүлээж байгаа хүн байхгүй байна. Дараалалд ямар ч хүн алга гэж 24 удаа харжээ. Дараалалд ямар ч хүн байхгүй байгааг 24 удаа харсан. Харин дараалалд нэг хүн байгааг яг 18 удаа харсан. 2 хүн хүлээж байхыг яг 8 удаа харсан. Ингээд тэр 50 удаа харахад ийм байжээ. Тэр 2-оос дээш хүн хүлээж байхыг нэг ч удаа хараагүй байна. Энэ нь хөлдөө тарганы дэлгүүрийн касс нь их сайн ажилдаг баг. Тэгэхээр ажигласан энэ зүйл дээрээ тулгуурлан үзэх юм бол тэрээр зөвхөн сургууль ордог ажлын өдрүүдэд дэлгүүрт очдог. Тэгвэл сургууль орох өдрийн 4 цагт дэлгүүрт очиход хүнгүй байх, нэг хүн байх, 2 хүн хүлээж байх магадлал нь хэдвэ? Энд бид үнэн магадлалыг таамаглаж чадна. Онлын үнэн магадлалыг яг хэд байхыг бид мэдэхгүй. Гэхдээ 50 удаа ажиглалт хийхэд эдгээрийг нэмбэл 50 болно. 18 дээр 8-ыг нэмээд 26 болно. 26 дээр 24-ийг нэмбэл 50. Тэгэхээр 50 удаа ажиглахад хүнгүй байх харьцангуй давтамжийг бид олж чадна. Нэг хүн дараалал зогсож байх, эсвэл 2 хүн зогсож байх харьцангуй давтамж хэдвэ? Тэгэд бид түүнийг магадлалыг үнэлэхэд ашиглаж болно. За тэгж бодъё. Магадлалын үнэлгээ. Ахаад нэг баганд бичиж. Магадлалын үнэлгээ. Ахин хэлэхэд бид магадлалыг харьцангуй давтамжаар үнэлж болно. Хүнгүй байх харьцангуй давтамж 50 удаагаас 24 байна. 50-аас 24 буюу 0.48. 0.48. Эсвэл 48% ч гэсэн болно. Нэг хүн дараалал зогсож байх харьцангуй давтамж нь хэдвэ? 50-аас 18-д нь нэг хүнтэй байхыг харсан. 50-аас 18 гэхээр харьцангуй давтамж нь 18-ыг хуваахан 50 буюу 0.36. 36% гэсэн үг. Хамгийн сүүлд нь 2 хүн дараалалд зогсож байх харьцангуй давтамж нь 50-аас 8 гэхээр 0.16 буюу 16% болно. Энд сонирхолтой зүйлс байна. Эдгээр нь магадлалын үнэлгээ гэдгийг санаарай. 50 өөр өдөр дараалалд хэдэн хүн байсныг нь төвөрлөн үзсэн дээр үнийг олсон. Үргэлж ийм байх эсхийг мэдэхгүй. Гэхдээ л энэ бол гаг үнэлгээ. 50 удаа ажиглалт хийсэн гэсэн үг. Тэгэхээр үүнд үндэслэн бид дараалалд хүнгүй байх магадлалыг 48% гэж барагцаалж болно. Нэг хүн хүлээж байх магадлалын үнэлгээ нь 36%, дараалалд 2 хүн байх магадлалын үнэлгээ нь 16 буюу 0.16 гэж хэлж болно. Эдгээр нь яг л жинхэнэ магадлал гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадлал байхын тулд тгээс нэгийн хооронд байх ёстой. Хэрэв боломжит бүх үзэгдлийг харах юм бол нийлбэр нь 1 байх болно. Яагад гэвэл ядчил энэ бүх ажиглалтын хувьд эдгээр нь боломжууд юм. Мэдээж бодит амьдрал дээр ямар нэгэн сонин зүйл тохиолдоод олон хүн дараалал зогсож яж болно. Гэхдээ л ажиглалтаар 3 янзын тохиолдлыг л харсан. Зөвхөн энэ 3 тохиолдлыг харсан байна. Ажиглалтанд үндэслэвэл энэ 3-ын нийлбэр 1 байх ёстой.
Яагаад гэвэл энэ 3 тохиолдол ажиглагдсан учраас. Энэ бүгдийн нийлбэр нь нэг байх ёстой. Нэг гарах ёстой. Бодоод үзье. 36 дээр нэмэх нь 16 гэхээр 52 гарна. 52 дээр 48 нийлбэр нь нэг гарч байна. Нэг удаа ингэж бодоод үзчих юм бол илүү сонирхолтой юмыг хийж болно. Жишээлбэл заавал ирэх 2 жилд 500 удаа дэлгүүрт очихоор төлөвлөж гэж бодъё. 500 удаа очино. Хүнгүй байх магадлал дараалалд нэг хүн байх эсвэл 2 хүн байх магадлалын үнэлгээн дээрээ үндэслэн 500 удаа очиход хэдэн удаад нь 2 хүн дараалал зогсож байна гэж таамаглах вэ? Хийсэн ажиглалтандаа үндэслэнэ. Тэгэхээр 500 удаа очиход 2 хүн дараалалд зогсож байх тохиолдлын тоог боломжийн байдлаар үнэлэхдээ 500 удаа гэсэн үнэлсэн магадлалтаа үндэслээд нийт очисон тооны 0.16-ад нь дараалалд 2 хүн зогсож байх болно. Энэ нь байж болохоор үнэлгээ юм. Эсвэл 50 удаа болгоны 8-д нь гэж хэлсэн ч болно. Энэ хэд гарах вүлээ? 550-д хуваагаад 10 гарна. Тэгэхээр 500 удаагаас нь 80-д нь 2 хүн хүлээж байна гэж таамаглах нь. Яг 80 удаад нь 2 хүн хүлээгээд зогсож байвал гайхалтай хэрэг болно. Гэтэ бидний хийсэн ажиглалтан дээр үндэслэсэн таамаг маань нэлээд боломжийн таамаг юм. Юуны өмнө бидний хийсэн ажиглалт онцгой тохиолдолтой таарсан байж болох юм? Магадгүй зүгээр санамсаргүйгээр ийм олон удаа эсвэл ийм цөөхөн удаа 2 хүн зогсож байхыг харсан байж болно. Онцгой тохиолдол байсан байна. Эдгээр нь хэдийгээр сайн тамаг боловч жишээлбэл 500 удаагаас 85 удаад нь 2 хүн дараалал зогсож байхыг эсвэл 500-аас 65 удаад нь харж болно. Энэ бүгд боломжтой зүйл. Энд биднээ санаж байх ёстой маш чухал зүйл бол бид энд яг таг мэдхэд маш хэцүү үнэн магадлалны хэдвэ гэдгийг өөр өдрүүдийн дарааллын уртыг ажиглалт хийх буюу ийм туршилт хийн төвөрлөх замаар үнэлж болно. Ажиглалт нэг бүрийг ашиглан таамаг төвшүүлж байна. Гэхдээ эднээс аль нь ч дараа 500 удаа очиход яг 80 удаад нь ийм байна гэж хэлж байгаа хэрэг биш юм аа.